Америкийн нэгдсэн улсад өргөн хэрэглэгддэг хүндийн нэгжүүд. Америкийн нэгдсэн улсад хэрэглэгддэг хүндийн нэгжүүдийн талаар товчхон үзье. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгж бол фунт юм. Ерөнхийдөө хүний биеийн жинг фунтээр хэмжинэ. Фунт нь хэр их хэмжээтэй бол ихэнх спортын бөмбөгнүүд 1 фунт орчим жинтэй байдаг. Жишээлбэл хөл бөмбөгийн бөмбөгийг авч үзье. Энд хөл бөмбөгийн бөмбөг зуръя. Энд зурсан зүйлийг хөл бөмбөгийн бөмбөг гэж үзье. Иймэрхүү хэлбэртэй харагддаг. Хөл бөмбөгийг ойролцоогоор 1 фунт гэж үзэж болно. Иймээс энэ бол 1 фунт. Фунтыг ихэвчлэн ЛБ гэж товчилж тэмдэглэдэг. Энэ бол 1 фунт. Америк хөл бөмбөгийн бөмбөг нь 1 фунтаас арай бага жинтэй. Гэхдээ ерөнхийдөө 1 фунт гэдээ ойлгочих болно. Гол нь 1 фунт яг ямар хэмжээтэй гэдгийг ойлгох нь чухал. Фунтээс арай бага хэмжээтэй зүйлийг хэмжихдээ унцыг хэрэглэдэг. Унц болон фунт нь хоорондоо хамааралтай ба 1 фунт нь 16 унцтай тэнцүү. Эсвэл өөрөөр 1 унц нь 16-ны 1 фунт буюу 1 фунтыг 16 хуваасантай тэнцүү. Унц нь хэр их хэмжээтэй бол гэж бодож байна. Чүдэнсний хайрцагийг төсөөлж бодож болно. Нэг чүдэнсний хайрцаг ойролцоогоор 1 унцтай тэнцүү. Нэг чүдэнсний хайрцаг ойролцоогоор 1 унцтай тэнцүү. Мөн хуруу зай ойролцоогоор 1 унцтай тэнцүү. Эдгээр нь унцын талаарх ойлголтыг өгөх баг. Эдгээрээс тус бүр 16-г авбал хөл бөмбөгийн бөмбөгтэй тэнцүү жинтэй болно. Харин фунтээс их хэмжээтэй зүйлийг хэмжихэд тооныг хэрэглэдэг. 1 тонн 2000 фунттэй тэнцүү. Хэрвээ анзаарвал бидэнд энд Америкийн нэгдсэн улсад хэрэглэгддэг нэгжүүдийн талаар ярьж байгаа. Тиймээс бид 2000 фунтын талаар ярьж байна гэсэн үг юм. Харин олон улсын хэмжээнд үүнийг бага тонн гэж нэрлэдэг. Харин их тонн гэж байдаг. Мөн метрийн системийн тоннж гэж нэрлэдэг. Энд бид зөвхөн Америкийн нэгдсэн улсад хэрэглэгддэг бага тонны талаар ярьж байгаа. 1 тонн бол 2000 фунттэй тэнцүү. Тэгэхээр 2000 фунт жинтэй зарим зүйлсийг хэмжиж юу байвал тохиромжтой вэ? Тоноор хэмжих хамгийн тохиромжтой зүйл бол машин. Дундаж жинтэй суудлын машин 2 тонн буюу 4000 фунтээс арай бага жинтэй байдаг. Хэрвээ ачааны машиныг авч үзвэл 2 тонноос илүү их жинтэй. Мопед эсвэл жижиг суудлын машин байвал 3000 орчим фунттэй тэнцүү байж болох юм. Энэ нь 2 тонноос бага. Энгийн суудлын машин бол 2 тонн жинтэй. Эдгээр нь Америкийн нэгдсэн улсад хэрэглэгддэг хүндийн нэгжүүд юм. Ойлгомжтой байсан гэдэгт итгэлтэй байна.